За самбайсна та бүхэндээ өнөөдрийн мэнд хүргэе. За Canon хаагчлийн ээлж дугаараар та бүхэндээ 3 зүйлийг үзүүлье. За би сая энэ 5 сар зориулаад юм тийм ээ кастом аяг хийсэн байгаа. За тэрэндээ зориулаад бас нэг юм постэр хийлээ. За хоёрдугаарт нь бас яах нь гэхээр энэ юу яадаг юм байна. Энэ зураг одоо чинь энэ бол зүгээр ингээд саяын тэр зураг байгаа хгүй аягны зураг. За тэрийг юу яадаг юм байна. Им гэрэл оруулж өгдөг юм ап байд юм байна. Одоо чинь энийх нь ард ингээд гэрэл оруулцдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө бол нэг юм жоохон юм бараан зургнууд дээр энэ гэрэл оруулдаг энэ эффектийг ашиглавал их зүгээр санагдлаа. Одоо энэ бол зүгээр байц. Энэ бол артталт нь ингээд гэрэл оруулсан байхгүй. Тэгэхээр заримдаа нэг зургнууд нэг жоохон онцгой байх юм бол энэ гэрэл өгдөг юм эффект тийм биш үү. За энийг би бас та бүхэнд үзүүлье. За 3 дугаарт нь болохоор би сая нэг юм хөөрхөн юм хийж үзлээд байна. Hello, how are you? I am Strawberry. За иймэрхүү нөгөө нэг хүүхдийн контент хийвэл бас хөөрхөн юм байна. Hello, how are you? I am Strawberry. За тэгэхээр хэдүүлээ юу яа. За эхнээс нь нөгөө энэс эхлэе. За энийг бол яг зүгээр эхлээд бол нөгөө нэг юм юугаа аваад за тэгээд аягныхаа юуг оруулахын тулд цаатлынх нь за эхлээд бол ер нь бол аягаа оруулсан зүгээр юм бэлээ. За тэгэхээр апплод гэж орж байгаад за аягаа оруулна. За манай аяг маань ерөөхдөө бол нэг ийм аяг байгаа. За тэгээд энэ маань хар аяг учраас элемент руугаа очиж жагаад юу аавна. Shape аавна. За shape дээр болохоор ийм дөрвөлжин shape авчин. За тэгээд энэ дөрвөлжин shape маань яг гэхээр аягных нь аяг маань өөр өнгөтэй байвал бас энэ өөр өнгөтэй байж болно. Ер нь аягныхаа өнгийг дагуулах зүгээр юм бэлээ. Тийм болохоор энэ аяг маань тас хар өнгөтэй учраас ерөөхдөө хар өнгөөр юу ячи. За тэгээд текстээ бичнэ. За текстээ бичихын тулд бид нар яах вэ гэхээр за энэ маань нөгөө кастом буюу одоо нөгөө нэрийг сольж болдог юм аяг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр кастом гэсэн үг бичнэ. За тэгээд энэ маань за иймэрхүү за тэгээ би фондын болохоо жоох юм босоо бүдүүн фонд авчлаа. Антонийг л голдоо авдаг юм даа. За тэгээ энийг бол ингээд давхарлаад авчих штэ артлаас нь ингээл нэг тав байхад болчихно тийм ээ. За тэгээ яг энэ юуныхаа нааталт нь болохоор position дээр нь болохоор энэ аягаа бол яхна хамгийн дээдлэлт нь ингээ байрлуулчихна. За тэгээ аяныхаа бол яхна энэ артлын remove хийчих хэрэгтэй. Тэгэх юм бол яхна энэ аяг маань энэ дээр ингээд ороод ирчин тийм ээ. За энэ дээр ч өөр байгаа лээ. За тэгээ яг энэ order гэдэг now гэдгийг бол яг эндээс яаж авсан. За яг энийг биндээс shoot copy дээд авчи. За энийг яаж хийсэн бэ гэхээр угаасаа элемент руугаа очиж байгаад тийм ээ бид нар юу гэж бичиж болно button гэд тийм ээ. Энэ дардаг тавчиж button гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээ яг энэ дотроо юм ногоонтой учраас би ногооныг сонгоцсон. Та нар болохоор энэ дотроо орж байгаад янз янзын өнгөтэй байгаа шармаар тий одоо чинь энэ ээж болж байна. Энэ ногоон бол бас болж илэн тийм ээ. За энийг авчих гэх юм бол энэ order now гэж тийм ээ энэ цахилгаан өгөөрэй гэдэг ингэж яагаад. За тэгээ энэ бас за энэ тэмдэг энэ сум заасан чи энэ тэмдэг бас хэрэггүй байна. За энийг ингэж арилгачих тий. За ингэж энэ жоох юм болгочих. За ингээд оруулчих болж. За энэ дээр нь бас логогоо оруулчих болж байна. За би энэ Батагийн вебсайтн дээр яваад байгаа учраас би Батагийн сайтыг тавьчих. За тэг яг энэ дээр нь бид нэг юм жижигхэн цэцэгтэй юу учраас batastore.com гэдэг тийм ээ. За энэ ерөөхдөө цэцэгтэй нөгөө юу учраас бид нар юу ячи энэ дээр хөрх цэцэгнүүд оруулчих болж байна тийм ээ. За энэ дээр нь болохоор гэдэг гүт чинь юм хөрхөн цэцэгнүүд гараад ирсэн. За тэгээ энэ чинээс бид нар яхнаа энэ 3D ямар ч юм цэцэгнүүд байна. За
нэг иймэрхүү цэцгнүүд байна. За надад бол яг би энэ төрөний энэ цэцгнүүд хөөрхөн цэцгнүүдийн энийг авчи та нар өөрснөө аяхнаа хайж агаад тэгээ хаян тэнд нэг ганц хоёрыг тавьчвал бас айгүй цэвэрхэн харагдаад тийм ээ. За ингээд энэ бол аягныхаа рекламыг бол ингэж явуулж болж байна. За өшөө тэр хоёр дахь юм нь болохоор энэ нэг лайт гаргадаг юм их зүгээр санагдсан. За надад би эхлээд хэдүүлээ тэр юуны зургийг оруулж ий тийм ээ. За апплодууд дотор нэг жоохон баруун доорсон зураг байна. За энийг л авчаа. За ингээд зураг оруулчаад тийм ээ бид нар юу яана? Ап руугаа очиод Light Lab гэж энэ ап байгаа. За энэ апыг бүтээрээ сонгоод за тэгээ энэ маань яхав гэхээр зургийн ардаас бол гэрэл оруулдаг тийм ээ. Ийм эффект гэрэлний эффект оруулдаг ийм ап байгаа. Жишээ нь одоо энэ нагаз. За энэ зураг ингээд сонгоцсон байна. За одоо Add Light Effect гэдэг тийм ээ. За тэгэхээр энэ маань ингээд цагаан гэрэл ийм цэнхэр гэрэл бас ингээд өгöd байгаа байхгүй тийм болохоор яг цэнхрийг найрлагчж болно дан цагаан гэрлээ өчөж болно. За цагаан гэрлээ бол интенситиг энэ бүр ингээд бас тохируулна тийм ээ. Одоо энэ дээр гэрэл нь ингээд наан цаана тохироод байгаа. За тэг гэрлээ хаана байх вэ? Ний цаана ах вэ? Ний ард байх уу? Дээр ах уу? Дээр ах уу гэдгийг тохируулна. За бас distance хол ойрын ингээд тааруулна. За бас мөр радиус гэрлийнхаа радиусыг их өргөм хүрээнд байх уу яах уу гэдгийг бас энэгээр тааруулна. За тэгээд чинь одоо энэний артталт нь ингэж жоохон гэрлийн жоохон радиусын том. За тэгээд intensity буюу одоо юуг нэвтрлийн гэдэг юм уу жоохон том болгоод тэгээд distance-ийн жоохон холоос ингэчвэл за тэгээд ингээд зургийнхаа ерөнхийдөө нөгөө нэг гэрлнүүдийг ингэж өгснийхаа дараа энийг A2 design гэдэг. За одоо энэ маань эхний зураг маань ямар ч гэрлэхгүй байгаа тийм ээ. За энэ маань бол яг нэг гэрлийн эффект орсон зураг байгаа. За тэгэхээр жоохон бас ялгаа нь харагдаж байна. Цаанаас нь ингээд гэрэл тусцсан юм шиг тийм ээ. За энийг бас айгүй тиймэрхүү янз бүрийн тийм бараа юмнууд дээр гэрлийн эффект оруулал энэ бас их зүгээр санагдлаа. За дараагийнх нь нөгөө нэг Google-тэй strawberry тийм ээ гүзэлцгэнтэй юу хий гэж ярьсан ба юу яасан маа штэ тийм ээ. За эхлээд бол бид Gemini-гаар зураг зурулж байна. За тэгэхээр Gemini руу орж агаад за нэг юм картун strawberry зурж өгөөч гэдэг юм тийм ээ. За тэгэхин тул хараа create image гэж аваад тэгээд яг нь картун strawberry face and body гэдэг тийм ээ. За тэг ингээд зурлаад тавьчихна. За ийм хөөрх strawberry зурж өгч байна. За энийг хэдүүлээ юундаа хадгалаад тавьчих. За энийгээр сайн тэр хөөрхөн одоо тийм ээ Google-тэй Canon effect-тэй тийм юу оруулъя хэлээ. За тэгээ юу дараа нь бид нар яах вэ гэхээр ийм юу байгаа Labs гэдэг тийм ээ Labs Google. За тэгээ flow гэж чирээ заяа flow about гэдэг. За ийм би энэ доор линк нөгчээ та нар энэ линк руу ороод за тэгээ create flow гэж чинь тийм ээ нэгээр бас янз янзын тийм жоохон уртхан Google-тэй кино хийх юм бол тийм ээ урсгалтай. За тэгээд энэ project гэж бичээд за тэхийн тулд бид нар одоо юу яах вэ гэхээр start гэдэг энэ чинээс upload гэж саяхан нөгөө тэр зургаа оруулна. За тэгээд зургаа оруулаад тэгээд за юу бүтэмээр байна гэхээр би strawberry-га ингээд тоог яриад ингээд хэлдэг hello how are you гэдэг юм strawberry гэж хэлүүлэх гэж байна тийм ээ. За видеоныхаа видео хийлгэн за frame 916-тай. За энэ нь болохоор 2 3 гэхээр 2 3 4 ширхэг хийдэг. За би болохоор нэгийг дарчлаа. Яа тэгэхээр бас жоохон хурдан яах гэдэг тийм ээ. За тэгээд видео гэд за энэ зургаа ингээд татаад ороод ирнэ. Зураг маань ч ороод ирнэ. Зураг маань ороод ирэнгүүт энийг ингээд дараад за одоо энэ маань яах нь тэгэхээр энэ чинь одоо видеого хийж байгаа гэсэн. За хэдүүлээрээ. Hello, how are you? I am Strawberry. Hi. Hello, how are you? За тэгэхээр энийг ингэж хийдэг байна. За тэгээ энэ хичээлээ дуусгая. Баярлалаа. Баяртай.